Миний бодлоор уур амьсгалын өөрчлөлт гэдэг бол хүмүүсийн ингээд буруу хийсэн юмнаас болоод байгалийн ингээд цаг агаар удаан хугацаагаар ингээд өөрчлөгдөх л гэж бодож байна доо. Хорт утаа ингээд үүсэнгүүт тэр нь ингээд дэлхийн ингээд атмосферд ингээд шахагдаад ч юм уу ингээд хуримтлагдаад тэгээд тэр нь ингээд халж байгаа байхгүй юу? Өмнөх жилээс энэ жил хүртэл ингээд дэлхийн ингээд цаг агаарын 1.5 Цельсиэр өссөн байна гэж би BBC-гийн нэг юм дээр уншиж ирсэн. Байгалийн гамшиг гэдэг маань бол биднэрт ингээд хор хөнөөл учруулдаг байгалийн үзэгдэл гэж би бодож байна. Цунами, газар хөдлөлт, хувь салхи татах, одоо ингээд байшин барихын тулд ингээд ой модыг ингээд тайрж аваад, электрон биш машинаар яваад утаа үүсгээд, гудамжин ч юм уу хогоо аяа, тамхи татаад ахлаар ингээд хүүхэд болон бидний ингээд эргэн тойрон ингээд маш ингээд хортдог. Ерөнхийдөө хамаатнуудаас авч үзэхэд ихэнх хүмүүс нь ингээд хөдөө амьдардаг үежсэн нь хотлоо ингээд орчдөг. Ингээд ажил амьдрал ингээд хөөхгүй тий. Одоо сүү ч юм уу малныхаа ингээд ширийг ингээд зарж л мөнгө олт юм байна л та. Миний бодож байгаагаар бол тэгээд тэр мал нь ингээд үхээд өгөх юм бол хүн тэнцэнэ ингээд амьдрах ямар ч аргагүй, идэх юм байхгүй тэгэл хотлоо очт юм байна гэж бодож байна. Мод төрөх бол маш тийм байгаль дэлхийд хэрэгтэй гэж бодож байна. Гадуур хог хаяхаа болий, үр хойчоо бодож, үр хойчтой цэвэр агаар, цэвэр устай үлдээе гэж уриалж байна та нарыг. Тэгээ сайн бодож үзээрэй. Хүмүүсээ байгаль дэлхий орчноо хамгаалцгаая. Дасан зохицъя, давн туулъя.